Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа бичлэгийг би мэдээлэл өгөх зорилготойгоор арай өөр хэлбэрээр хийхээр шийдсэн. Энэ удаа юу ярих вэ гэх юм бол Японы хүүхдийн цэцэрлэгийн талаар бага зэрэг ойлголт өгөөд тэгээд Японы цэцэрлэгийн хүүхдүүдийн хувцас ямар байдгийг сонирхуулъя гэж бодсон. За Японы хүүхдийн цэцэрлэгийг ярихын тулд эхлээд ямар хэлбэртэй цэцэрлэгүүд байдаг тухай яриа. Энд Hoikuen, Yochien гэсэн хоёр төрлийн цэцэрлэг байгаа. Hoikuen-ыг нь болохоор яслыг орчуулсан байсан. Ер нь нэг 3 сартаагаас 3 настай хүүхдүүд явдаг гэж ойлгож байна. Гэхдээ хэрвээ эцэг их нь өөрөө хүсэх юм бол 3 наснаас нь хойшоогоо сургуульд орох хүртэл ингээ явуулж болд юм байлээ. Нөгөөх нь болохоор Yochien буюу одоо яг бидний мэддгээр бол цэцэрлэг 3 настайгаас хойшоогоо бага сургуульд орох хүртэл наан бэлтгэгдэж явдаг одоо цэцэрлэг гэж ойлгож болно. Тэгээд одоо би болохоор Hoikuen болон Yochien-ийн давуу тал, сул талыг нь Японд амьдардаг ээжүүд хэрвээ байх юм бол хэрэгтэй биш магадгүй шүү дээ. Богино хугацаанд товчдоор хэрвээ энэ мэдээллийг сонирхгүй байх юм бол та бичлэгээ бага зэрэг гүйлгээд бичлэгийн төгсгөлд хүүхдийн одоо хувцсны талаар ярьсан хэсэг рүү шууд очоорой. За манай хүү Ананд болохоор одоо 3 настай 3 сар орчимтай байхдаа Японд ирсэн. Тэгээ энээсээ хойшоо 2 өөр төрлийн одоо Hoikuen-д сурсан байгаа. Өмнө нь болохоор бид нэр өөр хотод амьдарч байсан болохоор тэнд нэг өөр Hoikuen сурч байсан. Тэгээ энэ хотод нүүж ирсний дараагаас ахуулаад одоо нэг бас 5 сар 6 сар орчим одоо энэ явж байгаа нь Hoikuen-д явж байгаа. Тэгээд 3 нас хөрөнгөт нь Hoikuen тэр дүүргээс ч гэсэндээ одоо дарааж байгаа цэцэрлэгтээ орох уу гэдэг саналыг тавьсан учраас бид нар тэрийг нь сонирхож байгаад Yochien-д одоо энэ 4-р сараас ахуулаад явахаар болсон. Hoikuen-ийн давуу талыг нь ярих юм бол мэдээж хамгийн том давуу тал нь бол цагийн хувьд маш боломжийн. Өөрөөр хэлэх юм бол аав ээж хоёр нь хоёулаа угаас ажил хийдэг байж чинь Hoikuen-д явдаг. Эсвэл аав нь ажилдаа ээж нь ажил хайж байгаа гэдгээ батлах юм бол энэ Hoikuen-д ингээ явж болдог. Тэгээ Hoikuen-д ороод мэдээж аав хоёр нь ажил хийж байгаа учраас урт хугацаагаар хүүхдэд харуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр өглөөний 9 цагаас ахуулаад оройн 19 цаг хүртэл хүүхдийг нь харж өгөх боломжтой байдаг. Гэхдээ хүсснээр бас тэгээ шууд харуулцдаггүй. Одоо Hoikuen-д орох гээд дүүрэгтэй болон цэцэрлэгтэйгээ ингээд уулзаад тэднэрт материалаа бүрдүүлж өгөхдөө аав нь ямар ажил хийдэг вэ, ээж нь ямар ажил хийдэг вэ гэдэг мэдээлэл өгдөг учраас цаанаас нь урт хугацаагаар хүүхдийг нь явуулах уу, богино хугацаагаар хүүхдийг нь явуулах уу гэдгийг нь тодорхойлчихдаг. Тэгэхээр манай хүүхдийн хувьд бол богино хугацаагаар буюу өглөөний 9 цагаас 16 цаг 30 минут хүртэл хүүхдэд өгөх боломжтой байдаг. Тэгээд яг ажлын онцлогоос шалтгаалаад хэрвээ зарим өдрүүдэд оройтохоор болох юм бол нэмэлт төлбөрийг нь төлөөд 16:30-аас хойшоо 19 цаг хүртэл харуулах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр нэг манайх 7 хоногийн нэг өдөр 18 цаг 30 минут хүртэл харуулдаг. Тэгэхээр нэг өдөртөө нэг 250 yen буюу за Монгол мөнгөөр бодох юм бол нэг 5-6 мянган төгрөг юм уу да тий нэмж өгдөг гэсэн үг байна. За цагийн хувьд тийм байгаа. Төлбөрийн хувьд за мөнгөний хувьд бол Hoikuen маш боломжийн. Төлбөрийг бол аав ээжийнхэн цалингийн дунджаас нь тооцож боддог. Тэгэхээр илүү жоохон өндөр орлоготой байх тусмаа төлбөр нь арай жоохон өндөр.
жоохон бага орлоготой аав ээжээс бол арай багыг авдаг. Жоохон тийм нэлээд тийм шудраг системтэй гэж ойлгож байна. Тэгээд дээрэс нь төлбөрөөс гадна бусад байдлаар ямар нэгэн зардал бол бараг гардаггүй. Хүүхдүүд өдөр тэнцэнэ хоолоо идчихдэг. Тэгэхээр тэр хоол нь бол нөгөө төлбөрийнхаа мөнгөндөө багтдаг гэсэн үг. Тэгээд тэр нь маш боломжийн санагдаад байгаа. Тэрнээс гадна элдв янзын хувцас болон одоо баярт зориулсан чимэглэл янз бүрийн мөнгө төгрөг бол ер нь нэмж татдаггүй. Ороход бол яг хоо жоохон хувцсны бэлтгэл ч юм уу те. Хувцс нь бол мэдээж зүгээр ямар ч дүрмт хувцс байхгүй. Өөрт нь хамгийн бие дэвтэйхэн хувцас. Тэгтээ одоо жишээ нь цамцсан дотор нь нэмж одоо өмсгөх хэрэгтэй байдаг. Бүр дотор мак гэдэг ч юм уу те. Эсвэл хоёр төрлийн хүртэг байх хэвээр. Нэг нь гэрээсээ цэцэрлэг хүртлээ, цэцэрлэгээс цэцэрлэг төрөлөнд очиж тоглох, өмсөх тийм хоёр төрлийн хүртэгтэй байх хэвээр. За пүүз гутлынхаа хувьд болохоор өөрөө заавал өмсөж чаддаг тийм амархан ийм гутал байд үзүүлдэг, иймэрхүү гутал байвал зүгээр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд гардаг. Гэхдээ тэр бол угаасаа хүүхдийн хэрэглээний юмнууд нь учраас их зардалтай. Хойконы бас нэг давуу тал нь болохоор хүүхдийг тоглуулж амрааж өсгдгөөр онцлогтой нэг хичээлээр дарамтлаад байдаггүй гэх юм уу та тий. Гэхдээ мэдээж багштайгаа хамтдаа номоо уншина, програм хөтөлбөрийнхаа дагуу сарда 2 дуу ч юм уу 2 шүлэг ч юм уу сурна гэдэг ч юм уу. Тэгээд нэг хөөрхөн жижигхэн handmade тийм юмнууд хийдэг, өөрсдийнхөө хийсэн тоглоомороо тоглодог. За баяр ёслолоор бол багш нарынхаа гараар нь хийсэн. Одоо миний дээр хойно харагдаж байгаа жишээлх юм бол багш нарынхаа хамтдаа хүүхдүүд ингээ хийсэн хөрхөн бүтээл байх жишээтэй. Тэгээд зарим багш нар нь болохоор бүр одоо 4-5 настай хүүхд рүү явж явах юм бол үсэг бичих ганц нэгээр заах ч юм уу те тиймэрхүү хичээлүүд ордог гэж сонсч байсан. Тэгэхээр ер нь бол хүүхдээр нүсгэн гэсэн тийм зорилготой бодолтой аав ээжүүдэд бол хойхгүй энэ илүү давуу талтай байдаг. Бас нэг миний өөрийн ажигласан дуршлага давуу тал гэх юм бол одоо манай хүүхд чи 3 нас хүрсэн ч юм уу эсвэл 4-5 настай хүүхдүүд хойконд явах юм бол тэнд явж байгаа хүүхдүүд угаасаа бага насны хүүхдүүд хөвчлэн байдаг. 3 сараас нь ахуулаад 3 нас хүртэлх хүүхдүүд гэдэг чинь бүр жоохон нялх хүүхдүүд, мөлхөдөг хүүхдүүд ч юм уу явж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хайрлаж, тийм хүүхдүүдтэй харилцаж сурдаг. Тэгэхээр магадгүй ирээдүйд дүүтэй болох бэлтгэл нь ч юм уу эсвэл өөрөөсөө бага насны хүүхдүүдийг амтныг ч юм уу тийм магадгүй тийм хайрлах өрөвч нинжин сэтгэлтэй болдог юм шиг санагддаг. Тэгээ манай хүүхд жишээлх юм бол өмнө нь бол өөрөөсөө жоохон хүүхдүүдтэй харилцаж үзэж байгаагүй байжгаад наашаа ирсэн. Тэгээд энд ирээд ийм жоохон хүүхдүүдтэй харилцаад одоо багш нар нь ингээд ананд бол хүүхдтэй айгүй хайртай унах юм бол ингээд босгож ирээл заавал ингээд тусалдаг гэдэг ч юм уу. Тэгээ ийм шин одоо сэтгэл миний хүүд одоо энэ хойконы явснараа суусан юм шиг санагддаг. Хойконы талаар ярихад бол иймэрхүү байна. Йочиныхын давуу талуудыг одоо ярив. Йочин болохоор 3 наснасаа дээшгээ хүүхдүүд явах эрхтэй болж эхэлдэг байгаа юм. За давуу талынх нь эхнийхэн давуу тал нь бол хамгийн том давуу тал нь гэж манай гэр бүлийн хувьд үзэж байгаа. Энэ нь бол сургуулийн өмнөх боловсрал болгодог. Хүүхдийн боловсралд илүү анхаардаг гэх юм уу та тий. Тоглох цаг мэдээж байгаа. Мэдээж гадаа бас биеийн тамирын хичээл орно. Гэхдээ боловсралт нь илүү анхаардаг. Хөгжмийн боловсрал гэдэг ч юм уу, за спортын боловсрал гэдэг ч юм уу, бусад одоо хичээл ном боловсрал руу илүү анхаардаг. Тэгээ энэ нь бол биднэрт одоо яачийн нэгэн сонгох илүү түлхэц болж өгсөн. Тэгэхээр хүүхдийнхээ боловсралыг одоо илүү нэгдүгээрт тавьдаг эцэг эхчүүд байх юм бол яачийн нэгэн сонгох юм бол илүү давуу талтай. Нөгөө талаараа хүүхдийг би өмнө хэлсэнтэй хүүхдийг одоо хүүхэд наснд нь хүүхдээр нь л байлгавал тоглуулаад тэгээл амраагаал ингээд байлгахыг хүсдэг ээж аваад байх юм бол хойко энэ илүү давуу талтай гэж хараад байгаа юм. За манай гэр бүлийн хувьд бол хүүхдийн боловсролыг одоогоор нэгдүгээр тавьсан байгаа учраас яач энд явуулсан дэр гэж бодсон. Тэгээ нөгөө талаараа одоо аавынх нь ажигласнаар болохоор хойко энд хүүхдээ өглөө одоо ингээд хөргөж өглөөр дандаа нөгөө 3 сараас нахуулаад хүүхдийг авдаг учраас мөлхөж явж байгаа ч юм уу дөнгөж хөлд орж байгаа тентэр тантралхаатай
Тэгээ дээрэс нь хилд ороогүй хүүхдүүд байдаг учраас 3 нас хүрсэн хүүхдүүд ч одоо өстө яг эд нөгөө боловсрох гээд эд юм сурах гээд яагаад яасан ийсэн гээд дээрэс нь хүүхдүүд хоорондоо харилцаад ярилцж явах хэвээр тэр насн дээр нь ингээ жоохон хүүхдүүдтэй хамт байхаар жоохон сурах тал дээр жоохон тийм дутагдaltaй юм шиг манай гэр бүлийн хувьд бол тийг санагдсан. Тийм учраас яачи энд яаж хийж агаад хүүхдээ оруулъя гэсэн тийм зорилго тавьсан байгаа. Хоёр дахь давуу тал нь болохоор яачны хүүхдүүд дүрм товцсон өмсдөг. Биеийн тамирын хувцас дээрэс нь одоо яг униформ буюу сургуулийн хүүхдүүд өмсдөг тийм дүрм товцсон өмсдөг. Тэгээд дээрэс нь гэрээс нь автобусаар авч яваад тэгээд буцаагаад автобусаар гэрийнх нь үүдэнд буулгаж өгдөг учраас энэ хооронд хүүхэд одоо өөрийнхөө хувцсыг зөв зэгцтэй өмсгөөс эхлээд биеэ зөв авч явах, дээрэс нь автобусны дотор одоо өөрийгөө маллаад аваа явчих хэмжээний тийм бие даах чадварт суралцдаг учраас сургуульд орохт нь бол эцэг эхчүүд санаа зовхгүй байх болцохоор тийм хэмжээнд бие аваад явцдаг болгох тэр чадварт суралцуулдаг юм билээ. 3 дахь даваа тал нь болохоор хичээлд орохоос гадна дугуулангуудад хамрагдах боломжтой. За англи хэлнийх ч юм уу, спорт ямар нэгэн спортынх ч юм уу, дөө хөгжмийн дугуулан гэдэг ч юм уу те. Янз бүрийн дугуулангуудаас сонгоод энэ дугууланд нь хамрагдах боломжтой. Тэгээ ер нь бол хүүхдийн авиасыг 3 наснаас нь ахуулаад жоохон багаар ингээ хөгжүүлээд явхад зүгээр өгдөг талаар ингээ маш олон ном сургалтууд дээр хэлдэг. Тэгтээ дугуулан гэхээр одоо ингээл бүр яг сургуулийн хүүхд дугууланд орж байгаа юм шиг тэгж бүр шахахгүй зүгээр наацх нь хүүхд одоо тэр хөгжмөнтэйгөө танилцах байдаг ч юм уу, тэр хөгжмөнтэй зөвөр одоо харилцах байдаг ч юм уу, тэр чадруудад сурдаг гэсэн үг л дээ. Бид нэр тэр яачинд очиж бүртгүүлээд ярилцлагандаа орчоод тэр цэцэрлэгтээ нь яваад танилцж хахад 3 настай хүүхдүүд ингээд багш нь төгөлдөр хуур дарж хахад тайзан дээр ингээд маш эмх цэгцтэй зогсчод дууд болж байгааг нь бид нэр харсан. Тэгэхээр 3 настай хүүхдүүд бол тэгээд эмх цэгцтэй зогсож ин гэдэг чинь өөрөө тэнцээ яг нэг тийм бие зөв авч явах соёлд суралцаад байгаа юм л та. Тэгээ хэрвээ хүүхэд бие зөв аваад яваад сурчих юм бол ер нь ирээдүйд өөрт нь ч гэсэндээ бусад хүмүүст ч гэсэндээ таатай байна. Ер нь бол одоо энэ 21-р зуунд бол бие зөв авч явах чинь нэг үндсэн суурь соёл болчиход байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол маш их таалагдсан. За бас нэг давуу тал нь бол зай талбай хувьд маш том. Өөрөөр хэлэх юм бол том ангиудтай, том коридортой, тэгээ гаднахад тоглох талбай ч гэсэндээ маш том байдаг. Тэгээ ер нь ингээ хүүхдийн юм гүүх, алхах тэр харилцах тэр талбай нь маш том байдаг. Хойконы хувьд болохоор ер нь нэг жижиг өрөө байдаг гэж хэлж болно. За одоо манай энэ том харагдаж байгаа энэ өрөө шиг өрөөнд бол 10 үед 20 гаруй хүүхэд ч юм уу те жижиг том нийлсэн 3 бүлгийн 10 хэдэн хүүхдүүд ингээд тоглоод өдрийгөө өнгөрөөдөг гэсэн үг. Тэнд яочийн талхлаар илүү том зай талбай байдаг учраас тэр нас давуу тал юм болов уу гэж хараад байгаа. Тэг гэртээ ч гэсэндээ ер нь Японы байрнууд чинь жижигхэн байдаг. Гэртээ ч нэг жижигхэн байранд тэгэл цэцэрлэг дээр очисон ч гэсэндээ нэг жижигхэн өрөөнд гэдэг. Тэгэхээр энэ хүүхдийн хөдөлгөөн нэлээд тийм нэг хоригдмол юм шиг надад санагдаад байгаа юм. Тэгээ хойкон энэ чинь болохоор яг өөрийн гэсэн тоглоомын талбай байдаггүй хүүхдүүдээ аваад нөгөө нэг ийм олсны энэ тэндээс нь тусгай зорилтын л да энэ тэндээс нь бариулаад тэгээ цэцэрлэг түрээлэн рүү бөөндөө алхаад буцаж хурж ирдэг. Гэхдээ яг энэ донд бас хүүхэд бие авч явахд зөв авч явахд суралцаад байгаа юм. Гэхдээ яочийн болохоор өөрийн гэсэн тоглоомын талбайтай учраас тийм жоохон аюулгүй. Тэг яг аль аль нь даваа талтай бас аль аль нь жоохон сул талтай. За одоо яочийн энэ сул талуудын талаар яриа л да. Сул талынхын хувьд бол мэдээж цагийн хувьд арай бага, өглөөний 9 цагаас ахуулаад өдрийн 15 цаг хүртэл хичээлдэг. Тэгэхээр ажил хийдэг ээжийн хувьд бол хүүхдээ яг 15 цагт гэрийнхээ үүдэн дээр гараад тосно гэхэд маш хэцүү. Тэр яг өглөөний ажил олж хийн. Эсвэл бүр оройны ажил, шөнийн ажил ч юм уу автан ингээд зурж хийх шаардлагатай болоод байгаа юм. Тэгэхээр ээжийн хувьд болохоор саяхнаас ахуулаад яочийн төлбөргүй болсон юм бэлээ. Гэхдээ үйл ажиллагааны зардлыг сартаа бас нэг хэдэн төгрөг заавал өгдөг. Тэр мөнгө нь болохоор одоо хойконд явж байгаа мөнгөтэйгээ адилхан.
ер нь төстэй бараг ялгаагүй юм билээ. Хойконы чинь төлбөр болохоор аав ээжийнх нь орлогоос шалтгаалж байгаа. Төлбөрөөсөө гадна дээрэс нь Йочинд жоохон мөнгө их хэрэг болдог. Бид гурван хувьд болохоор өнгөрсөн 11 сард Йочинд орох хүсэлтэй өгөөд угаасаа тэгж өгдөг. 11 сард өгөнгүүтээ тэр сартаа очиж ярилцлаганд ороод тэнцсэн үү үгүй юу гэдгийг мэдсэн. Ярилцлаган дээр болохоор одоо хүүхдээс өнгө асуух ч юм уу, дүрс асуух гэдэг нэг ойр зургийн энэ хүүхэд одоо хэвийн бодол сэтгэж гинүү гэдгийг нь л одоо хард юм шиг. Дээрээс нь ерөнхий хандлагыг хардаг. Бид гурав одоо Японд ирснээс хойш 3 удаа ийм ярилцлаганд орж үзчихсэн. Хойконд 2 удаа, тэгээ Йочинд 1 удаа ярилцлаганд ороход ярилцлага болгоны төгсгөл дээр нь хүүхдэд одоо багш өгсөн тоглоом ч юм уу, өгсөн харандаага өгсөн номоо за надаа буцаагаад өгөөч гэд хүсэлт тавьдаг. Тэнгууд хүүхэд буцааж өгөх нь уурлах нь, булаацалтах нь тэр нэг ерөнхий хандлагыг хардаг. Нэг иймэрхүү мэтээр ингээ хүүхдээс юм энгийн байдлаар ярилцлага авдаг. Тэгээд бид гурийн хувьд болохоор 11 сард ярилцлагандаа тэмцээд тэгээд цэцэрлэгтээ орох нь тодорхой болсон учраас эхлэл мөнгө гээд нэг 50,000 гаруй йен буюу Монгол мөнгөөр нэг 1.5 сая орчим төгрөг өгсөн. За тэгээд тэр сартаа бас хувцсны хэмжээ өгсөн. Хувцсны хэмжээгээ өгчөөд 2 сарын дараа энэ хувцс маань бэлэн болоход та мөнгөтэйгөө хурж ирж аваарай гэсэн. За тэр хувцсны мөнгө бол нийтдээ нэг 40,000 йен буюу Монгол мөнгө рүү нэг 1.1-ээс 1.2 сая орчим төгрөг болсон гэх юм уу да тий. За тэнгуутаа одоо сайн бид нар хувцас аваад хурж ирэнгүүт хойноос нь 2 сарын 5-нд одоо цэцэрлэгтэйгээ танилцах, аав ээжүүд нь одоо ямар шүү байдлаар хичээл орд юм бэ гэдэгтээ танилцах, хүүхдүүд ч гэсэн дээр нь цэцэрлэг дээрээ хурж ирж харах, танилцах ийм нэг өдөрлөг цаг 30 минут зохиогдно. Энд хурж ирэхдээ 11,000 йен гэх буюу бас нэг 300-400 орчим вон төгрөгтэй юм уу да хурж ирээрэй гэдэг юм. Ингээд нэг ерөөсө Хойконд байхад гарч байгаагүй зардлаад Йочинд орснараа гарч эхэлж байгаа. Гэхдээ эхлэл дээрээ ингэж байгаа гэж ойлгож байгаа. Энээс хойшоо ер нь зардал нэг баг гарнах гэж бодож байгаа юм. Тухайлх юм бол хувцсны хувьд бид нэр ингээд хэмжээгөө өгөөд авахта яг таарсан хувцсыг биш нилээ ингээ хөрхөн томдуулаад авчиж байгаа юм л да. Багш нар нь ч гэсэндээ одоо ингээд за ханцууг нь хойш нь ингээд оёод өмсгөөрэй гэх юм бол зүгээрээ гэдэг жаан. Тэгэх юм бол ойролцоогоор нэг 2 жил ч юм уу өмсчихнэ гэсэн тийм бодолтойгоор хувцснуудаа авсан байх жишээтэй. За одоо болохоор та бүхэнд цэцэрлэгийн хувцс нь Йочиных нь гэсэн үг тий. Цэцэрлэгийнх нь хувцс нь ямар байдгийг сонирхолтой гэж бодсон. Бид сая хувцаа 1 сарын 13-ны өдөр очиж авсан. Ингэхдээ 2 сарын хугацаанд бид нэрийг одоо мөнгөө бэлдээрээ тэгээ хурж ирж аваарай гэсэн учраас 2 сарын хугацаанд энэ 40,000 йенийг нь одоо эцэгчүүд яаж игээд бэлтгэхэд хангалттай хугацаа байгаа даа юм. Тэгээ очиж мөнгөө төлөөд хувцас авсан. Тэгээ хурж ирээд хувцас задлаад хүүдээ өмсгөж үзүүлсэн байгаа. Тэгээд энэ бичлэгийг та бүхэн сонирхно. Хамгийн эхлээд бол энд 3 төрлийн малгай байсан. Зуны, өвлийн, 2 4 товцсны малгай. Тэгээд дээрэс нь энэ ягаан малгай нь болохоор биеийн тамирын буюу гадаа тоглохдоо өмсдөг тийм сэрүүн наран цохиулахаас хамгаалдаг ийм малгай. Ийм малгайг болохоор Хойконд бас өмсдөг. Тэгээд ер нь их тод өнгөтэй идэг нь гадуур одоо хүүхэд явж байхад машин, дугуй байкерт сайн харагдах байдалтайгаар юм харагдана гэсэн тооцоололтойгоор юм тод өнгөтэй хийдэг гэж сонссон. Ананд одоо болохоор юм шар өнгөтэй малгай өмсдөг. Тэгээд Йочинд явахлаар юм ягаан өнгөтэй өмсөх юм байна. За одоо болохоор эдгээр нь биеийн тамирын хувцснууд гарч ирж байгаа. Ер нь Солонгос, Япон гэдэг сургуулийн хүүхдүүдийн сургуулийн цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцснууд нь бүгдээрээ яг адилхан байдаг. Энэ нь мэдээж хүүхдүүдийн
амьдралын боломжийн ялгааг бол яг адилхан хэмжээнд харагдуулах, ялгаа гаргахгүй гэсэн зорилготой. Тэгээ бүгдээрээ яг адилхан байдаг. Одоо эдний цэцэрлэгийн хувцас нь бол ийм улаан өнгөтэй хувцас юм байна. Тэгээ ер нь бол Японы даяараа бүгдээрээ яг ийм хувцас өмсдөг гэсэн үг биш. Цэцэрлэг болгоны өөрсдийнх нь онцлог байгаа даа. За мөн зуны болон өвлийн гэсэн хоёр ээлжнийг зуных нь мэдээ шорттой, жоохон хүүхдүүд нь бол өмдөө өмсөжтэй. Хоёр ээлжийн ийм цүнх байгаа юм. Хоёр ээлжийн гэж хоёр өөр төрлийн. Нэгнийх нь болохоор хүүхэд өөрийнхөө хөнгөн эд зүйлсийг нь хийгээд үрээд явдаг. Өөрөөр хэлэх юм бол дотор нь дэвтрээ, за аягаач гэдэг юм уу те. Тэгээд нүр гарынхаа альчуур, нусныхаа альчуурыг хийгээд аваа явдаг. Нөгөөх нь болохоор гутлаа хийгээд аваа явдаг. Ийм хоёр төрлийн цүнх байна. Хоёрдугаар энд ч гэсэндээ хүүхдийн яг насанд нь таарсан хэмжээ заагаад өгөөд заавал ийм цүнхийг өөрөөр нь өөрүүлээрэ гэдэг. Тэгээд цүнхэн дотор нь өөрийнх нь нэг юм хөнгөн пяур жижигхан аяг, дээрэс нь хоёр ширхэг гараа арчдаг альчуур, тэгээд солих хувцас нь, дээрэс нь эцэг их цэцэрлэгийн харилцах дэвтрийг нь дотор нэгээд өчтөг хөнгөн хөрх юм өөрөө өөрөөд одоо яваа сурцсан. Өөрийнхөө амийг өөрөө маллаад аваа явах чадварт ингээ багаар тасгаж байгаа юм байлээ. За дараагийн ээлжнийх нь юмнууд нь болохоор энэ дөрөв товцнууд байна. Дөрөв товц нь цагаан цамц нь ийм том захтай, тэгээ урт анцуутай, богинохон анцуутай гэсэн хоёр бас ээлжихийг авсан байгаа. Ер нь хувцснуудаа жоохон том авсан. Өмнө хэлсэнчлэн 2 жил өмсгөх зорилготой өнтэй хувцснууд учраас 2 жил өмсгөх зорилготойгоор ингээд жоохон томдуулаад авсан. Тэгээд хойш нь жоохон ойчин. Аяад энд үтчихэр юм гараа мэдхгүй. Угаасаа ер нь хүүхдүүд ингээд томдсон хувцастай явж идэг мөнгөө хэмнэж байгаа усны дарга. За энэ болохоор дөрөв товцсныхын шорт. Дөрөв товцсонд нь айгуусаа нөө өмд байдаггүй юм бэлээ. Угаасаа яг дулаан уур амьсгалтай орон учраас өмд шийдээгүй. Дээрэс нь энд угаасаа хүүхдүүдийн хөлийг ингээд айгуух нүцгэн явуулдаг. Даавар одоо хөлийнх нь давхай хэсгэнд нь оймс өмсөхгүй жоо хүүхдүүдийг тэгж явуулдаг. Арай жоохон томчуудыг нь бол өмд өмсөх шаардлагагүйгээр төвчлэн шорттой, эрэгтэй хүүхдүүдийн шорттой, эмэгтэй хүүхдүүдийг нь юбктэй явуулж байгаа харагддаг. Тэгээд хэрвээ та бүхэн санаж байгаа бол ер нь Японы кино, аним зургнууд дээр хүүхдүүд нь урт аймснууд өмссөн явж байгаа харагддаг шүү дээ. Тэр чинь жоохон хүүтэн өдөр нь өмд байхгүй учраас тийм аймс өмсдөг юм билээ л дээ. Одоо л ер нь яг учрыг нь ойлгоод байна. Тэгээд дээгүүрээ цагаан цамцын хагаа дүрмсхийн хөрхэн бичээтэй. Пижак нас жоохон томдуулаад авсан. Мөрөн жоохон том бичээсэн. Гэхдээ зүгээр. Тэгээд энэ цэнхэр хувцас болохоор хүүхдүүд хоолоо идэхдээ юм уу эсвэл усан будаг янз бүрийн будагтай ажиллахад хувцас нь бохор болохоос хамгаалдаг юм хувцас юм байлээ. Энд хүүхдүүд ер нь яаж өмсдөг талаар зураг нь бас хажууд нь харагдаж байгаа. За энэ нэг нэмэлт зүйл нь болохоор хүүхдийг гамшигаас хамгаалах малгай галын аюулаас хамгаалдаг. Замун газар хөдлөлтийн үед ч юм уу ер нь жоохон тийм гамшиг тохиолдсон үед өмсдөг. Хоёргүй энд бол ийм малгайгаа өмсөд ийм малгай тэгээд бас гутал байдаг. Тийм гутлаа өмсөд сартаа нэг удаа галын аюулаас газар хөдлөлтийн аюулын үед яах вэ гэсэн юм сургуулалт хүүхдүүдэд хийлэгдэг. Одоо жишээлх юм бол нөгөө улаан гал унтраагууртай хэрхэн ажилтیں۔ Энэ хувцас яаж өмсдیں۔ Гэх мэтийг ингээд заадаг юм байлаа. Тэгээд анди хоёргүй энэ дээр тийм хичээл орж исэн ганц нэг зургийг нь та бүхэн сонирхолъё. Энэ материалууд нь бүгдээрээ шатдаггүй материалтай учраас хүүхдийг хамгаална гэж үздэг юм билээ. Мөн одоо энд харагдаж байгаачлан жижиг агаар оруулах нөхөтэй ийм тусгай мэдээж юм судалгааныхан дагуу байсан тусгай зорилтын малгай байгаа. За иймэрхүү хувцснууд байдаг. Тэгээд орой анандыг цэцэрлэгээс нь нэрснийхэн дараа
бид хоёр хувцснуудаа бүгднгийн өмсөж үтсэн байгаа. Тэр бичлэгийг одоо та бүхэн сонирхуулъя. Энэ хаашаа харах юм шүү миний хөө? Үгүй мөн. Энэ малгай. За миний хөө өмнө нь илүү таалагдж байна уу? Шорт нь илүү таалагдж байна уу? Mama, I like fire. I like fire one. Нэг мэдтэй юм уу? Энэ юу юм? Fire. Fire? Yeah. Гал гарсан үед өмсдөг тий? За хоёлаа тэгвэл энийг өмсөд үзчих. За наашир. Hi, nice. Өвш гэж яаж байгаа юм? Water. Ус цацж байгаа юм уу? Тийштэй. Миний хүн ингээд аюул гарсан үед энийг ингээд өмсөн штэ. Ойлгосноо. Гал гарсан үед бас газар хөдлсөн үед заяа earthquake. Ойлгосноо. Миний хүн энэ малгайдаа дуртай юу? Yeah. За тараад үзэлч. Оо ямар гоё юм бэ? Тэр. За одоо цэцэн өмсчээ. Миний хүн ийм том болцсон юм уу? Тэр. Woo! За өсөр. Thank you. Баярлалаа миний хөө. Харайда. Яа нэр өөр юм бэ? Mẹ. Оо баярлалаа миний хөө. Ready? Go push around to me. Миний хөө өнөөдөр цэцэрлэг дээр юу хийсэн? Going to comedy noise. Playing blocks. Babies. Хүүхдүүдтэй хамтдаа хайрцгаар тоглосон юм уу? Yeah. Миний хүүд багш нь юм ярьж өгсөн үү? Yeah. Юу ярьж өгсөн? Blue baby. And the ketchup. And the blue one. And Mama. the blue one. Тийм үү. Миний хүүд энэ хувцас таалагдж байна уу? Yeah. Мм. And the blue one. I like this one. I like this one right here, okay? За. I like this one here. One, two, three, four, five, six, seven, eight, nine, 10. Хай. За тэгвэл одоо японоор тоолдоо. One. Ичини. 1,2,3,4,5,6,7,8,9,10 8,9,10. За тэгвэл монголоор тоолдоо миний хөө 1 2 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12. Мундаг юм бэ ямар. Баярлаа. За миний хөө. Thanks for watching. Thanks for watching. Like and subscribe. Like and subscribe, right? Like and subscribe.